Монголчууд байна эрт дээрээс Мөнх тэнгэрийн суу үйлэгт шүтэж Мөнх тэнгэрийн агуу их сүр хүчин дор амьдарсаар өнөөдрийг хүрсэн гайхамшигт түүхтэй ард түмэн билээ. Харамсалтай түүхэн тодорхой хугацааны явцад энэ гайхамшигт ухаанаа гээх, алдах, эндүрч андуурах, төөрч бодлох явдал олонтоо тохиолдож 21-р зууны босхон дээр 20-р зууны сүүл үед Мөнх тэнгэрийн ухаан маань эргэн сэргэх үед амдуу өмдөв ихэд гарах болжээ. Тийм учраас энэ чиглэлээр олон жил судалгааны ажил хийсэн бас ч гэж тодорхой хэмжээний өөрийн гэсэн ойлголт өнцгтэй болсон гэдэг үднээс нь хүмүүс бас судлаачийн хувьд надад олонтаа ханддаг юм аа. Тэгээд олон удаагийн хүсэлт нь бол ийм лекц тавьж өгөөч гэсэн хүсэлт байсан. Монголчуудын энэ бөөмөрглийг эргэн сэргэсэн үеэс эхлээд хоёр янзын онцгой чиг хандлага яваад байгаа. Нэг нь бол үнэхээр энэ бөөмөргөл буюу тэнгэр шүтлэг гэдэг бол манай язгуурын юм. Энийг бол зөв зөвтэй хөгжүүлэх ёстой гэсэн нэг чиг хандлага бий. Нөгөө нь бол энэ ерөөсөө удирсан баларсан бүдүүлэг өнөөгийн 21-р зууны шинжлэх ухааны техникийн онцгой хөгжлийн ийм гайхамшигт эрэнд бол байж болохгүй үзэгдлээ гэсэн ийм хоёр чиг хандлага бол төлхөө ажиглагддаг. Өнөөдөр 21-р зуун үнэхээр техникийн гайхамшигтай дэвшлийн зуун бид бүгдээрээ одоо технологийн ямар гайхамшигтай ололтуудыг ашиглаж газрын холоос бие биентэйгээ холбоо барьж дэлхийн нөгөө булангаас бие биендээ дүрсээ дамжуулж мэдээлэл солилцож ингэж байгаа боловч нөгөө талд нь хэдэн мянганаар яригдах, хэдэн зуунаар яригдах ийм мэдээллийг олж авах далд ертөнцтэй холбогдох бас ийм гайхамшигт боломж нь монголчууд байсаар ирсэн. Тэрийг бол Мөнх тэнгэрийн ухаан гэж нэрлэдэг гэдгийг бол бас мэднэ. 20 жилийн хугацаанд би олон бөөгийн бөөлөн дээр очиж үзлээ. Олон бөөгийн ярьж хөрхийг сонсож явлаа. Дан ганц бөө гэж туйлширсангүй олон сайхан хотох төвлөгөөтэй лам гэгэнтнүүдтэй уулзаж учирч явлаа. Өөр босож шашны төлөөлөлтөө ч гэсэн мөн санаа оноогоо солилцож энэ далд ертөнц гэдэг юмны мөн чанарыг олж харах юмсан, таних юмсан, мэдэх юмсан гэж их явсан. Хүн болгоны л ярьж байгаа үнэн мэд санагддаг үе надад байсан. Нуух юм байхгүй би бол бөөд их сөрөг хандлагатай хүн байсан. Бөө гэхээр надад ерөөсөө хүүхэд байхаас дотор олж авсан сөрөг ойлголт маань бол миний цээжний үнд хадаатай байсан учраас би энэ бөөд улаанх бол их сөрөг ханддаг байсан. Их тоорч хугацаа алдсандаа бас харамсдаг. Ягаад гэвэл тэр анх сэргэх үеэс нь би судалсан бол өнөөдөр арай өөр төвчний юм ярих байсан болов. Жаахан хожуу орж ирсэн. Тэгтээ хожуу орсон ч гэсэн учрыг нь бол их амархан олсон гэж боддог. Ягаад гэвэл их олон газрын бөөнөртөө уулзаж учирч энийг санал солилцох ийм боломж надад гарч ирсэн. Нэг талаасаа нөгөө талаасаа ер нь бөөнөрийн бас тэр бөөлөх явцад нь түшээ хийх ийм хүсэлтийг мань бөөнөр бас өөр айлхан хүлээж авч олон бөөнөр одоо надад түшээ хийл гэж тэр нь надад бас энийг ойлгоход их дөхөм ийм практик болж өгсөн юм аа. Энэ бүгдийн үндсэн дээрс юу олж харсан бэ гэвэл ерөөсөө энэ бөө мөргөл гэдэг юмны цаана тэнгэр шүтлэг гэдэг юмны цаана одоо Мөнх тэнгэрийн ухаан гэж их том юм байдгийн байна гэдгийг л олж мэдэрсэн. Энэ маань хамгийн том ололт байсан гэж боддог. Тэгэхдээ энийг бол ямар нэгэн тийм хайрцаглаад, томьёолоод одоо онол одоо юу гэх юм онол болгоод ингээд тулгаад байх сонирхол бол надад алга. Яг л та бүгдээрээ сэтгэдэг, ойлгодог, аливаа эргэцүүлэн бодох чадвартай ийм хүмүүс учраас үдсэн сонссон дуулснаа бүгдийг харьцуулах ёстой бид. Энд явсаар байгаад юу болж өөрсөн бэ гэвэл би буддын шашныг нэг хэсэг сонирхож байсан. Далд бясалгал тэр тарны ёсыг бол нэлээд сонирхоод тэгээ монголчуудын энэ буддын шашныг сэргээн хөгжүүлэхэд оруулсан тэр гайхамшигтай хөв нэмрийг манай тэр их гайхамшигтай хотох төвлөгөөд лам нарын бүтээлийг үзэж сонирхоод үнэхээр биширч байсан. Буддын шашин мухардалд орж байх үед монголчууд дахин одоо шинэ төвшөнд аваачиж, цоо шинэ төвшөнд аваачиж одоо тэр нуус тарны бясалгалын тэр судруудыг, тарнуудын нууцыг тайлж, нээж, уламжлуулж ингэж одоо хөгжүүлсэн байна гэдгийг хараад монголчуудаараа их бахархаж байсан. Бид нар тэр бурхан гэдэг энэ сэтгэлийн бурханаас сэрээгээгүй байгаа цагт тэр бусдын яриад байгаа олон гайхамшигтай ертөнцид бол
хурч чадахчгүй оюун санааны хувьд бол дээр нь таарч тэнцэгчгүй ийм учраас бид нар эхлээд өөрөө хүн болох ёстой юм байна. Тэгэхээр Монгол Тэнгэрийн ухаан гэдэг маань юу байсан гэхээр ерөөсөө л хүнийг хүн болгодог тэр энгийн эрдэм байжээ. Монголчууд эртнээс нааш тэр ургийн бичгээ хөтлөөд уг удмаа их сайн мэддэг, хэдэн үеэр нь мэддэг, тоолдог. Би чинь тэр удам яхад эсвэл одоо тэр бол ийм удам муутай хүн гэж ярьдаг. Энэ юмны чинь цаана бол үргэлж одоо энэ ургийн алтан хэлхээний асуудал хөндөгддөг юм байна. Энэ утгаараа бид нар бол өнгөрсөн цагийн төлөө бас өнөө цагийнхан бол амьдрах ёстой. Өнгөрсөн үеэ өөдөн дэш нь татахын тулд бас энэ ертөнцид бид нар томилтоор ирсэн хүмүүсээ гэдгийг ойлгох ёстой гэдгийг бас эндээс олж харсан. Энэ мэдлэг маань бол намайг одоо юу гэх юм, миний хувьд бол энэ бол нээлттэй байсан да тухайн үед. Энийг би олж хараад ойлгоод тэгээд одоо би ирнэ юм хэрхэн яаж амьдарч байгаа юм, миний амьдрал зөв юм уу буруу юм уу гэдгээ анх эргцүүлж харсан. Удам ийм чухал учраас үр хүүхдэд чи хэний үр удсад вэ гэдгийг заавал ойлгуулж ухааруулж үлдээдэг ийм уламжлал монголчууд байсан байна. Энийг бид нар нөгөө социализмын он жилүүд, тэрний өмнөх нөгөө харийн дарлалд байсан он жилүүдэд монголчуудыг ерөөсөө бодлогоор энэ овгоос нь салгасан, овгоо мэддэггүй, ургаа мэддэггүй болгож хувиргасан. Эннээс болж бид нар өнөөдөр маш их төөрч бодолж, маш олон хүмүүс их хэцүү амьдарч байгааг бол нуух юм байхгүй. Бидний хамгийн түрүүнд ураг удмын үүх түүхийг мартуулахыг хичээсэн, тийм ч учраас ургийн бичгийг устгасан, наашин цааш нь нүүлгсэн, холсон, сольсон маш олон түүхүүд байдаг. Дээрээс нь энэ бол хэд хэдэн удаагийн үед амжсан ийм түүх байдгийг бид нар бүгдээрээ мэднэ шүү дээ. Жишээлх юм бол манжийн үед ч юм явж ил байсан, социализмын үед ч гэсэн одоо бүхэл ургийн бичгүүдийг олж устгасан ийм бодлогууд явсан учраас бид нар өнөөдөр бол ер нь өөрөөсөө дэшээ 5 үе нэрлэдэг Монгол хүн их л ховор болчиход байгаа шиг байна. Хамгийн их айдаг юм нь бол бидний хувьд бол удам тасрах гэдэг юмнаас их айдаг байсан байна. Тийм ч учраас одоо удам тасрах гэдэг бол ер нь Тэнгэрийн хамгийн хатуу шийтгэлийн нэг гэж үздэг. Тийм учраас энэ удам тасрах нүгэл хийхгүй тулд эсвэл урдлын одоо аль нэгэн үед чинь тийм хүнд хэцүү нүгэл хийчихсэн байх юм бол тэрийг цайруулахын тулд өнөөдөр хийгээд. За яг хөө энэ бол сүүлд бид нар буддын шашинд орсны дараагаар одоо нөгөө хойчийн буян үлдэнэ гэдэл сүмгээдэд очиод бахан зул хүчрэгдэх энэ заншил руу шилжсэн. Уг нь бол энэ яг бөөгийн ёсоор явах юм бол мөн ялгаа байхгүй. Тэр үеэр нь хөөгөл аль үе дээр нь ямар одоо тийм буруу үйл хийснээс болж ингэж удамаараа буруутж хазааваа гэдгийг нь олж тэн дээр нь очиж заслыг хийж ингэ цааш нь явуулдаг ийм уламжлалтай байжээ. Хараал өрөөл гэдэг, харам уян гэдэг хүмүүс бол олон байдгийг бүгдээрээ мэднэ. Тэгэхээр эдний гай бол хэдэн үеэр тасардаггүй. Тэгэхээр тэр удмын дарлага гэж нэг айхтар юм гарч ирдэг байсан байна. Өөрөөр хэлэх юм бол аль нэг хүний одоо юу гэдгийг тухайн үедээ таалагдаагүй төлөө ч юм уу, маргалцсны төлөө ч юм уу нэг үл ялах юмнаас болж хараал гэдэг юм хийдэг. Энэ бол байдаг баттай үл жатаг хараал жатаг хийдэг. Тэр нь эргээд он жилүүд өнгөрөөд үе удам өнгөрхийн хэрээр одоо живчирсээр чангарсаар байгаа сүлд нь одоо яхтар муу үр дагавар төрүүдэг ийм байдал бол байдаг байсан юм байна. Тэгээд энийг бол удмын дарлага гэдэг. Энэ удмын дарлагыг бол жишээлх юм бол бас тодорхой зан үйлээр засдаг. Гал голомтоо зөв залгах асуудал, залгамжлах асуудал. Тэгэхээр эн чинь өнөө хүртэл бидний дунд энэ заншил байж л ба шүү дээ. Үр хөвгтөө гал таслаад гарахт нь ямархуу ёс заншилтаагаар тийм ээ хүндтэй мэдтэйгээр бид нэр гал тасалж өгдөг үлээд энэ бол тэр их ухааны үргэлжил өнөөдрийн хүртэл бидний дунд байсаар байна. Тэгэхээр энэ гал гэдэг юм бол ерөөсөө зүгээр нэг мухар сохроор шүтэж биширдэггүй. Хичнээн үеэс чинь бүүмэд тийм үү. Тэр л айл бол ингээл дээшигээ удамтай Монгол шүү. Энэ удамтай Монгол бол үеийн үед галан тасрааг өнөөдөр хүрсэн юм шүү. Энэ галыг чи бадрааж яваад дараа үедээ өгөх ёстой юм шүү гэдгийг тэр гэрүүлд, залуу гэрүүлд ойлгуулахын тулд нэг талаас нөгөө талаасаа угаасаа удмын тэр алтан хэлхийг таслахгүй тулд ингэж гал тасаж өгдөг. Монгол ухаан гэж байх юм уу байдгүй маа гэх юм бол одоо Америк ухаан гэж байх хэвээр болно, Нигер ухаан гэж байх хэвээр болно гэж зарим ухаантай хүмүүс өөлжил байдаг л да. Гэхдээ би бол Монгол ухаан гэдэг юм бол үнэхээр байх байхдаа гайхамшигтай сайхан ухаан байна гэдэгтээ бол 100% санал нийлдэг. Өөрөө энийг бол баттай итгэж явдаг хүний нэгэ. Жишээлх юм бол зүгээр энгийн жишээн дээр аваад үзье тийм ээ. Бид нар бол чөдөр гээл байж байна. Чөдрийг зангидахт л одоо энэ дотор бол чөдөр зангиж явсан хөдөөний амьдрал мэдэх олон хүн байгаа бох. Нэг хаагийн заавал богино хийдэг. Энэ нэг хааг яагаад богино хийдэм бэ гэдэг хүмүүсээр асуухаар ерөөсөө одооныхан бол мэдхээ байчихсан. Тайлбарч чаддаггүй. Гэтэл богино талынх нь хөл бол ойр тавина. Адуу мөр одоо ингээд чөдөрлөө тавьдсан мөр идчихлэхэд бол
урт талынх нь хол тавиад, богино талынх нь ойр тавиад явахтаа зэрэгчин алсураа бол ингээд тойргоор эргээд байхаас биш чигээрээ ингээд алга болчихдгоо. Хэрвээ хоёулангийн тэгшгэн хийдсэн адил урттай чөдөргийгээ тавьчих юм бол тэр мөр бол урагшаага эдэл тэр чигтээ хэдэн уул даваад явчихна. Явчих жишээтэй. Ийм л энгийн ухаан байсан маань. Энэ бол Монгол ухаан. Тийм ээ. Эсвэл одоо би үхэр тэргийг одоо өнөөдөр жишээ нь музейд ороод үзэх юм бол та нар дээр үе үхэр тэргнүүд байж л байгаа. Хөдөө гадаач гэсэн одоо бол сүүлийн үед одоо энэ эрзэний дугуйтай болцоод байна тэргнүүд. Яг Монгол дархны гар хийцэр хийсэн тэрэгний дугуй бол тэг дугуй байдаггүй. Тэр бол тэгж дугуйлж чаддгүй дээ биш. Хэрвээ дов дугуй байсан бол нөгөө үхрийг одоо үхрээ ч юм уу хөөгөө түрээд зовоогоод байх жишээтэй. Газрын өд бол арагшаага жангаагаад арагшаа өнгөрчихгөө зовоогоод байх жишээтэй. Тэгэхэд нэг хүчлээ татаад нэг доголдоо юм дээр тогтоод дахиад татаад ч юм уу ингээ явхад бол тэр малаа баг зовоох ийм ухаан жишээ байх жишээтэй. Энэ бүгд бол зүгээр л бидний амьдрал ахуйгаас ургасан Монгол ухаан. Өнөөдөр бид нар зүгээр маш олон ямар жишээ авч болно. Жишээ нь зүгээр л энгийн оосор бүч. Бидний аав ээжүүд бол нэг зангид сурсангүй загнадаг байсан. Тухайн үедээ загнуулаад өнгөрчөөсөн болохоос би энэний сан ухаан байна гэж хараагүй. Гэтэл өнөөдөр та бүгд мэдж байгаа бох тийм ээ. Тоон тушин гэдэг тэр уяа бол жишээ нь барьж аваад шувт татхад л хормын төдөд уяага тайлал морин дээр мордох ийм ахуудаа зөгцсөн уяа байж. Адуу мал тийшээ авах хэсгэлээ өнөөс нь явах гэж байгаа хүн бол үхлэн зангидчихсан уяатаа ноцлоо зогсох юм бол хичнээн цаг алдсан шүү дээ. Тэгэхээр энэ бол жишээлх юм бол ингээд бүх уяа занглаа нь өөрөө учиртай тухайн хийж байгаа одоо ажилдаа зохицсон ийм ухааныг бол бид нар өнөөдөр ухаан биш ээ гэж хэлвэл уучлаарай хамгийн том алдас болох байх. Үүнтэй адилхан бидний тэр үр хүүхдээ хүмүүжүүлэх ухаан, хүнийг сургах ухаан энэ бүгд бол бид нар ямар нэгэн шашнаас үл хамааран угаасаа л тэр бүх одоо тэр юмнууд маань энэ мөнгө тэнгэр гэдэг тэр агуу гайхамшигт хүчний эрхшээлд нийцсэн тийм л ухаан байж. Өөрөөр хэлэх юм бол тэр хүн нүгэл үлдэхгүй, буруу юм хийхгүй ингэж зөв сайхан амьдрах ухааныг зааж өгдөг. Энэ зөв сайхан амьдрал нь бол Тэнгэрийн гисгэлд өртөхгүй аж төрхөн ухаан байсан учраас л манай өвөг дээдэс бол гайхамшигтай сайхан юм өвийг бидэнд үлдээжээ гэж өнөөдөр би шагшин яриад байгаа юм аа. Тэрнээс биш бидэнд тийм тэрс буруу юм ёс заншил болгоод үлдээчихсэн бол бид нар бас өнөөдөр ингээд нэг улсын дайтай улс, төрийн дайтай төр, төмний дайтай төмөн өнөөдөр явах уугүй юу гэдэг чинь бас өөрөө эргэлзээтэй шүү дээ. Монголчуудын хувьд бол түүхэнд устдаж мөхийн даваан дарагдсан олон экзэгтэй мөчгүй тэр болгонд ямар нэгэн юм туслаад байсан тэрийг бол бид нар мөнгө тэнгэр гэдгийг бол бүгдээрээ мэднэ. Тэгвэл тэрний чинь тэгж тус хүртхийн үндэс нь бол бидний энэ аж төрөх ухаанд байсан байна. Өөрөөр хэлэх юм бол байгальдаа бид нар гай болж байсангүй, зөв амьдарч явлаа, нүгэл хийж байсангүй, аль болох одоо зөв сайхан амьдрахыг хичээж явсан тэр ухаан маань бидэнд тусалж байжээ. Харамсалтай нь одоо сүүлийн аж үйлдвэржилтийн он жилүүдэд дараагаар нь одоо залгасан энэ зах зээлийн өөрийгөө мэдхээ байсан энийг төөрч удалсан сүүлийн 20 жил бол бид нар энэ зан заншил, энэ гайхамшигтай эрдэм ухаанаа бол их гэж алдаж ёстой одоо л нэг тийм буруу замаар будаад тех шинжин орчход байгаа учраас энийг бол бид нар бас санууч хэлэх ёстой, сурах, сэрүүлэх ёстой гэж ингэж бодож байна. Өнөөдөр бид нар хүүхдүүдээ за ялангуяа өвөө эмээнэр бол бүр онцгой эрхлүүлдэг үр ачнараа. Нөгөөдөл маань хөдөлмөрлөх чадваргүй, ажил хийх дургүй, залхуу хойрог ийм л шинэ үе бий болж эхэлж штэ. Дураараа ихэвчлэн одоо нэг зах зээлийн үед бол хүүхэд цөөхөн дөрсөн яг одоо нэг нас үеинд хүрч байгаа нэг хэсэг хүүхдүүд бол үндсэндээ айлын ганц хүүхдүүд. Энэ ганц хүүхдүүдийн төлөө өнөөдөр аав ээж нь өвөө эмээ нь бол хоорондоо алцахаас буцахгүй байгаа штэ. Өмөрөөд бидний байгаль хамгаалах ухаан байна. Өнөөдөр бол дэлхийд даяараа ногоон эдийн засаг гэж яриад экологийн асуудал хамгийн чухлаар тавигдаал бүгдээрээ одоо тэр эко гэсэн үг их модонд ороод ингэж байна. Гэтэл энийг бол аль эртнээс нааш яг өнөөдрийн тэр хөгжингүү барууны хөгжингүү орнуудын яриад байгаа тэр юмыг чинь бид нар хар нялхаасаа л өөрсдөө аав ээжээсээ өвлөө сураад ирчихсэн өнөөдрийг хүрчихсэн ийм ард түмэн. Жишээлх юм бол одоо уул ус амьтай ус голыг бохирдуулж болохгүй, мод чулууг хөндөж хугалж болохгүй, цэцэг ногоог хамаагүй тасдаж болохгүй ч гэдэг юм уу. Энэ ан амьтныг бол тодорхой цаг удирдалтайгаар тодорхой зөвхөн хэрэгцээндээ зориулан агнаж болно. Илүү ихийг бол алж болохгүй ч гэдэг юм уу. Энэ бүх юм бол бидний нөгөөх Монгол ухааны маань үр шим
байж иржээ. Тэгээд уул аваад их ёс ч гэсэн энэ давхар яригдах хэвээр. Бид нар бол өвөг дээдсийн үеэс үед амьдарч ирсэн. За өнөөдөр ч одоо тэгээд тэнд үе залан амьдарч байгаа нь ховорхон л байх л да. Зүгээр удам дамжин амьдарч ирсэн тэр уул хайрхтыг бол үеийн үед дахиж тайдаг. Ийм сайхан заншилтаа байсан. Дараагаар нь бол буддын шашин манад нэвтэрсэн ч гэсэн мөн энэ заншлыг бол уламжлан авч үлдээд тэр нөгөө бөөнөрийн уул овооны тайлга тахилга хийхдээ уншдаг байсан уншлагыг бол төв төл рүү хөрвүүлээд одоо сан уншлаг болгоод ингээл үе уламжлал бид нар бол өнөөдөр хүртэл явсан ийм уламжлалтай байгаль дэлхийг бол амьдчилж үздэг, хүнчилж үздэг ийм хүмүүжлэлтэй, ийм ард түмэн дэлхийн ертөнц бол үндсэндээ 19-р зуунаас хойш 18-р зууны сүүл 19-р зуунаас эхлэн энэ техник технологийн хөгжлийн хойноос хөөцөлдөж гэхдээ энэ ямар гайхамшигтай юм бэ? Ийм их бүтээмжтэй, ийм мундаг юм хийдэг гэж хойноос нь хөөцөлдсөөр байгаад цаана нөгөө дэлхийн ертөнц гэдэг юм нь өөрөө сүрч байгаа, мөхөж байгааг бол анзаарлахгүй яваад сая нэг юм 20-р зууны сүүлж 21-р зууны ихээр эн чинь бид нар буруу замаар явсан байна, болохоо байсан байна. Одоо ерөөсөө бид нар энэ унган байгаль гэдэг юм лугаа эргэж очихгүй болохгүй, нөхөн сэргээхгүй болохгүй гэд ухаарч байгаа энэ үед бидэнд бол байгаа нэг том давуу тал бид бол унган байгальтай хүмүүс. Яг байгалаараа жинхэнэ тэр анхны уугуул төрхөөрөө байж байгаа ийм гайхамшигтай юмыг бид нар өнөөдөр эзэмшиж байгаа мөртлөө энийгээ ойлгохгүй харин чиг одоо тэр бусад орны туулаад өнгөрсөн тэр зам руу өнөөдөр явчих гээд мөнгөний хойноос явчих гээд уул уурхайгаа илүү төлхөө хөгжүүлэх гээд ухаж малтгаа төрөнд нь тавиад ингэж яваад бол үнэхээр харамсдаг. Ягаад гэвэл энэний цаана уул ус болгон эзэнтэй амьтаа гэдгийг бол өнөөдөр зүгээр бидэж хэлээд байгаа юм шинжлэх ухаан өөрөө яриад байгаа шүү дээ. Жишээлх юм бол ус бол ой санамжтай, ус бол сандаг гэдгийг жишээ нь Японы эрдэмтний хийсэн гайхамшигтай туршилтаар бид нар бүгдээрээ мэдж байгаа. Монгол хэлдээс ч одоо ус амьтаа гэдэг ном нь гарсан байгаа. Одоо ус руу юу гэдгийг хараалын муухай үг шившээд тавьчихад хажууд нь одоо тийм сайн сайхан ерөөлийг шивсэн үг тавиад бас нэг усанд нь өөр нэг юм тавиад ингээд тавихад бол тэр ус тодорхой хугацааны дараа 3 өөр өнгөтэй болдог, 3 өөр шинж чанартай болдог гэдгийг бол жишээ нь Японы тэр эрдэмтэн бол баталсан байгаа шүү дээ. Монголчууд бол буддын шашинд ороод бас тоото хэдхэн жил болсон юм шүү. Энэ чинь одоо Төмдийн Алтан хаан чинь бөөмөрглийг 1578 онд тийм 78 онд одоо зарлиг гаргаж хаасан. За Автаса хаан бол 1577 онд одоо энэ халахыг буддын шашинд оруулсан. Тэгэхэд тэрнээс өмнө бол бидний өвөг дээдэс байж л байсан шүү дээ. Бидний үе удам гэдэг юм чинь энэс хоош эхэлчихээгүү. Тэрний өмнө монгол хүн байж л байсан. Бидний өвөг дээдэс үеэс үед уламжлал явж л байсан гэдэг утгаараа энэ гайхамшигтай алтан хэлхээг бол сэвтүүлэхгүй гэж сэвтүүлэхгүй тулд л одоо энэ үүлийн үр үүсгэх ямар нэгэн муу юм хийхгүй гэж монгол хүн хичээдэг. Бид бол өнөөдөр ерэн тэгээд өсийг өсөөр цусыг цусаар гэдэг нэг ийм айхтар муухай юм руу халтарч очих гээд байна шүү дээ. Тэр намайг цогсон би чамайг заавал цохиндоо, тэр намайг өвтгсөн би одоо заавал хариу өвтгөндөө гэдэг юм бүх юмд анзаарэгдчихэд амьдралд ярьж байдаг. Бүр одоо сүүлдээ улс орны амьдралч анзаарэгдчихэд ийм л юм болчиход байна шүү дээ. Тэгвэл өвөг дээдэс маань бол ерөөсөө ийм л философитой байж. Өсийг өсөөр тайлж болдгоо юм шүү. Өршөөж тайлдаг юм шүү гэсэн ийм философитой байсан баг жишээтэй. Онгод хэдийн өндөрт сууж оройгоос хойш ёроолоосоо нурдаг, овоо хэдийн өндөрч оройноосоо эхэлж өндөрсдгөө гэж нэг онгод жишээ нэг хэлсэн байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол за тэр бидний нөгөө өвөг дээдсийн чинь одоо жишээлх юм бол онгод тэнгэр болоо суучлаа гэж яриад байна шүү дээ аль нэг төвшөнд. Тэгвэл тэр маань хичнээн өндөр сууж ирсэн ч гэсэн доор нь байгаа яг өнөөдрийн холбоос улсын нөхөр одоо би жишээлх юм бол болохгүй юм хийгээд хасах оноо аваад өнөөдрийн хэллэгээр ярих юм бол одоо олон хасах оноо авах юм бол тэр хэмжээгээр нөгөө дээр суусан суудлан доошо унжээдэг байна тийм ээ. Бүр их нүгэл үлдээд хүн бус юм хийчих юм бол магадгүй тэр онгод бол бүр шалдаан гэж ярьдаг, шавартайгаа утгалдаг. Ийм учраас онгод хэдийн өндөрт сууч оройноос өвш ёроолоосоо нурдгаа гэж сургасан байх жишээтэй. Байх бусдыг уучлж өршөөж яваа гэж байнга сургадаг. Энэ бол би их олон онгодны хэлж байгааг сонссон доо. Ер нь бол уучлж өршөөх шиг сайн байдаг юм шүү. Өршөөж өнгөрөөх шиг сайн байдаг юм шүү гэж. Энэ бол бидний өвөг дээдсийн хамгийн гол сургаал байж харамсалтай нь өнөөдөр бид нар энэ философи бас мартаад байх шиг байна. Үүрэх ёстой үйл гэж байдаг, үүрээд дуусах, өнгөрөөх ёстой үг гэж байдаг, сонсоод өнгөрөө гэж сургасан байх юм.
Үнэхээр энэ одоо үүрэх ёстой үйлийг бол үүрч дуусгахгүй бол тэрийг бид нар ацгалж үлдээгээд үр хөвгтөд үлдээгээд яах юм бэлээ дээ. Тийм учраас өнөөдөр үүрэх ёстой зарим юмаа бол үүрч давах ёстой, туулах ёстой л гэсэн юм санаа. Өнгөрөх ёстой үг байх гэж одоо бол бид нар үг өнгөрөхдөө хэр одоо төвчээртэй үлээ гэдгээ бас бодох ёстой л. Энэ мэтийн ийм сайхан сургаалууд бол одоо хонгод тэнгэрүүд айлдаж хэлдэг. Энэ бүгд бол миний яриад байгаа тэр Монгол ухаан гэдэг юмдаа л бүгд хамаарх нь бол ойлгомжтой. Энд бол жишээлх юм бол нэг чухал юм хэлжсэн байна жишээ нь харааллыг дарж явснаас хариулж байсангүй, хар мууг хааж байснаас буцааж явсангүй гэж нэг онго ярьж. Энэ юу гэсэн үг гэвэл хараал гэдэг юмыг бол яг хөө тэр бол бодиттой тийм жатхын үйл байдаг гэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр тэрийг бол дарж өөрөөр хэлэх юм бол хэнд ч гай болохгүй болгодог болохоос биш хариулдаггүй юм байна. Хариулна гэдэг бол буцаана гэсэн үг ээ. Тэгэхээр анх хэн тэр юмыг хийв, эсвэл хийлгэв, тэр лүүнд буцаагаад явуулна гэдэг бол нөгөө өсийг өсөөр гэдэгтэй л адилхан юм байх нэ. Тэгэхээр за тэрийг бол өршөөгөө за энэ ухур мөчөд юу гэдгийг одоо алдаж эндсэн байна гэж өршөөгөө тэр явуулсан муу юм нь бол энд домоор дарчдаг ийм л ард түмэн байж. Тэрнээс буцаад шиддэг. Буцаагаа шидэхээр яах вэ? Би чам руу нэг чулуу шидлээ. Чи над руу арай томыг аваа шиднэ. Дараа нь би хариуд нь 2-ыг шиднэ. Чи хариуд нь 3-ыг шиднэ. Өнөөдөр бол тийм л байгаа шүү дээ. Ингээд сүулдэ хэний буруу нь мэддэгтэй байдаг. Тэгээ хар мууг хааж байснаас буцааж явсангүй гэж. Тэгээ хаагаад орхичдөг, дом хийгээд орхичдөг. Тэрнээс шууд тэр намайг тэгсэн байна. Тэрийг буцаагаад тэгээд өг гэдэг. Тэгэнгүүт нөө чи төдөн төгрөг өгчих би тэгээд өгье гэдэг. Өнөөдрийн практиктаар амьдрал дээр харагдаад байгаа тэр нэг юм бол буруу гэдгийг одоо манайхан бас ухаарцах хэрэгсэ. Хэн нэгэн хүнд очиж тэр намайг тэгсэн байна. Тэрийг муу болгоод өг гэж хэлнэ гэдэг бол үнэхээр том нүгэл шүү. Сэтгэл ариусаагүй хүн одоо хүн болоогүй байгаагийн шинжүү хүн бол төлөвшөөгөөгүй шинжүү гэдгийг л хэлмээр байна. Эрдэм гэдэг юмыг ярих ёстой. Энэ эрдэм гэдэг бол бид нар өнөөдрийн тэр Харвардын дипломч гэдэг юм уу тэр эрдэм биш ээ. Энэ бол яг бай хүндрэлтэн шинжлэх ухааны ололтыг түшиглээд олж мэдсэн тэр мэдлэгийг түгээж байгаа, хүртээж байгаа, олж авч байгаа тэр хэлбэрийг бол бид нар өнөөдөр эрдэм гэж ойлгоод байна. Гэтэл яг жинхэнэ эрдэм гэдэг маань өөрөө юу байсан бэ гэвэл тэр Монгол хүний амьдралд хандах хандлага, амьдралаа авч явах чадвар, ухааны нолох тэр юуг л чадварыг л үндсэндээ эрдэм гэж хэлдэг, эрдмийг эрхмэлдэг, дээдэлдэг. Тийм ч учраас одоо эрдэмтэй хүн гэж одоо юм мэддэг, чаддаг тийм хүмүүсээ бол үнэлж хүндэлдэг байж. Жишээлх юм бол захын юмд бидний Монгол эрдэм бол харагддаг. Жишээ нь цаг агаарыг шинжих эрдэм гэж байж чинь тийм ээ. Ямар цаг агаарыг мэддээгүйгээр говийн малчин ч юм уу тэр уулын тагт байгаа нэг хончин болвол маргааш ямар өдөр болох уу? Салхи хаанаасаа байх уу? Энэ жил энэ хавар ямар байх уу? Намар ямар болох уу гэдгийг мэдчихэдэг. Энэ бол тэр тэнгэрийг тайлж унших, од эрхсийг тайлж унших, байгалийн ертөнцийг тайлж унших энэ гайхамшигтай эрдэм бол Монгол хүнд хар багаасаа одоо сурч өөрийн болгож ирсэн тэр гайхамшиг гэдгийг бол жишээ нь харуулж явах жишээтэй. Тэгээд одоо эдийг хулгайлж болно, эрдмийг хулгайлж болохгүй гэж монголч сургадаг. Бид нар өнөөдөр төрт ёс гэж ярьдаг. Төрт ёс гэдэг бол төр гэдэг бол үндсэндээ хууль. Хуулийн дор бид нар амьдарч байж эмх зэгцтэй, ёс журамтай амьдардаг. Энэ л ухааныг бол бид нар төрт ёсны ухаан гэж ярьдаг. Тэгэхээр манай түүх бол ялангуяа одоо их хаанаас хойш 13 дугаар зуунаас хойш түүхийг бид нар өнөөдөр их сайн мэддэг болжээ. Хүн болгон түүхийг ярьдаг болж. Гэхдээ энд харах ёстой нэг юмыг бол бас төдийлөн харахгүй байна уу гэж бодогддог юм аа. Тэр нь юу гэвэл Чингис хаан болоод түүний тэр агуу гайхамшиг түүхийг үнэн зөвөөр нь өгүүлэх, ярих, бахархах энэ эрх бол бидэнд нэг хэсэг хаалттай байсан. Мэдээж богд хаанд Монгол улс гэж байгуулагдаж одоо анх одоо манжин нарлаас гарч тусгаар ус байгуулсан тэр он жилүүдэд бол энэ үндэсний ухамсар гайхамшигтай сайхан сэргсэн. Дараагаар нь тэр 21 оны ардын хувьсгалын дараагаар төд удалгүй бидний энэ түүхий чинь бол нөгөө марксист, ленинист байр суурнаас түүхэнд хандах гэдэг энэ нэр томьёоны дор бол түүхэнд хандах хандлагыг маань байхгүй болгоод үндэсний бахархлыг маань хориод их хааныхаа нэрийг хэлсэн хүн буруудаад ингэж ирлээ шүү дээ. Жишээлх юм бол одоо 1949 онд Монгол Ардын хувьсгалт намын төв орооны улс төрийн товчооны 2 тогтоол гарсан байдаг. Нэг тогтоол нь бол ардын унших хүчгийн тухай гэж тогтоол бий.
Энэ ардын унших бичигт Чингис хааны түүхэн гавьяаг одоо марксист бусаар магтан одоо төвөөлгсөн тул гэсэн ийм агуулгатай одоо үүнээс хойш одоо энэ марксист ленинист байр сууриас энэ түүхэнд хандах ёстой гэсэн ийм тогтоол гаргасан. Хоёр дахь нь бол дунд сургуулиуд үзэж байгаа түүх уран зохиолын дунд сургуулиудад түүх уран зохиолын хичээл зааж байгаа байдлын тухай гэсэн бас нэг тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоолоор яасан бэ гэхээр дунд сургуулиудад бол үндэсний националист үзлийг одоо илэрхийлсэн сурталчилсан ийм сурах хүчүүд хэрэгжилж байна. Энийг одоо болёо гэд ийм хоёр тогтоол гарснаас хойш үндсэндээ бид нар бол их хааны тухай, их түүхийнхаа тухай үнэн зөвөр ярих боломжгүй болж өөрсөн байдаг. Ардчилсан хувьсгал ялсны дараагаар бол манайхан хааныхаа тухай ярих хэрэгтэй болсон. 1990 онд Монголын улс товчооны 750 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ тэмдэглэсэн маань өөрөө бол үндсэндээ энэ түүхийн үннийг тодлох цаг, үнэн зөвөөр нь тодруулах цаг хаяанд ирлээ гэдгийг бол харуулах том үйл явдал байсан. Сайн цагийн шинж байсан. Би тэгэхээр одоо энэ төр төсөн дээр гарч ирж байгаа сайхан шин чанарын тухай бас нэг жоохон тоомлж ярьдаг юм гэж бодоод байна л та. Тэгэд энэний дараа бол 2002 онд бол Чингисийн Менделсний 840 жилийн ой гэж тэмдэглээд энэ дээр нэг том чухал үйл явдал болсон нь бол төрийн голомт тахих ёслол гэдэг юм хийсэн. За энийг болохоор тэр 800 жилийн комисс гэж нэг комисс одоо Гар Мочиргой, Нагаан Буугай, одоо Балжиннамгай энэ төр орсон нэг комисс том ажлууд хийсэн шүү дээ. Тэгэд энэ ажлынхаа хүрээнд энэ Монгол төрийн голомт тахих ёслол гэдэг юм хийж тэрэнд нь одоо төрийн одоо 3 тэргүүн оролцож тэгээд морь сэтэрлэж бөөлж ангуудаа за бөөлөн ч гэжтэй тэн дээр бол бөөсөн гэж би бас хэлэхгүй зүгээр яасан гэхээр тэр энэ төрийн голомт гэж юм яаж тагтдаг юм бэ гэх тэр ёс заншлыг сургалаад ном журмаар нь хийх гэж эднэр бол хичээсэн. Тэгээд тэр үед бол өвөр Монголд нэг жаахан их сурвалжууд байсан. Тэгэд өвөр Монголоос манад бол тэр бөөмөөч энэ үед бол тэр төрийн тухай ярьдагчгүй байлаа шүү дээ. Тэгээд өвөр Монголоос одоо тэр шаралдаагаа интерес асууж лавлаад тэгсэн нөгөөдөл нөө энэ галын сан гэж нэг юм галын сангийн судар гэж юм байдаг гэдэг нэг судар өгөөд тэрийг нь бол одоо энэ хинээр Бямбатарч зайранг аваачиж бөөхөн юм гэж тэр галын сангийн судрыг уншуулсан байдаг юм. Тэгээд одоо өнөөдөр манад Бямбатарчгаа өнөөдрийг хүртэл би төрийн зарин гэж өөрийгөө цоллоод явдаг учраас бол энэ бол зүгээр л тэр ёслолд одоо тэгтээ ангуудаа бөөхөн оролцуулсан тэр хүн болоод учиргуу гэж одоо төр ном журмаар нь төрийн таглага үлдээгүй тэр комиссийн өгсөн галын сангийн судрыг л одоо уншиж олон таниулсан ийм үйл явдал явуулж өнгөрсөн. Гэхдээ энэ бол бас дахиад манай бөө мөргөл тэнгэр шүтлэг сэргэхийн шинж тэмдгийг илэрхийлсэн их чухал үйл явдал байсан. За мэдээж дараа нь бол 2006 онд их Монгол улс байгаль утасны 800 жилийн ой болсон. За энэ 800 жилийн ойг бол та бүхэн саяхны үйл явдал учраас сайн санаж байгаа байх. Тэгэхээр энэ дээр харин нэг сонирхолтой юм болж өнгөрсөн байдгийг. Энд бол тэр 6 оны 7 сарын 4-нд наадамны өмнөхөн энэ төрийн ордонд нэг хурал болж тэр хурал дээр бол энэ төрийн ёслолын албаны дарга тэр үеийн за Бурханчлам Пүрвбат за тэгэл одоо ерөнхийлөгчийн зөвлөх тэр үед бол инх хоёр ерөнхийлөгч байсан нарын хүмүүс Монголын одоо толгой гэсэн эрдэмтдээ цуглуулад санал асуулга авсан байдаг. Тэр нь юу гэсэн санал асуулга байдаг вэ гэхээр одоо төрийн ордны өмнө чинь одоо 3 хөшөө байгаа шүү дээ. 3 хааны хөшөө бол суурилуулсан. Голынх нь бол Чингис хаан тэгээд өгөөдөө хувлаа гэдэг ингээд 3 хааныг бол төрийн ордны өмнө байрлуулах. Яг тэр хөшөө суурилуулах гэжсэн тэр үед болж байгаа үйл явдал. Тэгэд ямар санал авсан бэ гэхээр за одоо ерөөсөө энэ Чингис хаан ч нь бол Очирван бурхны амилсан бүрэлбаа байгаа юм. Өгөөдөө бол Жамрасаг бурхных, хувлаа бол Мансшир бурхны хувилгаан дүр юм аа. Тийм учраас энэ 3 хөшөөний дор энэ 3 бурхныг амьдуулан аравнаалах ёстой гэдэг саналыг бол Пүрвбатлам төрд тавьжээ. Тэгээд энийг эрдэмтдээр хэлцүүлэхэд манай эрдэмтэд бол харин 100% эсэргүүцсэн байдаг. Уучлаарай энэ төр шашин хоёр тусдаа шүү. Наад шашныхаа ямиг шашныхаа газараа яриа. Төрийн юм төрийнхөрөө шүү. Төрийн ордны өмнө ийм байж болохгүй гэд манай эрдэмтэд бол эсэргүүцээд энэ тухайн үед бол шийдэгдээгүй өнгөрсөн. Гэтэл ердөө 4-5 хоногийн дараа улсын баярын өмнө
Энэ хурал маань өөрөө бол 7 сарын 4-нд болсон. Тэгэл 7 сарын 11-ээс өмнө байна уу 11-нд ч байна уу. Юу яасан байгаа шүү дээ. Үүрээр баг харанхуй шөнөөр хулгаагаар бол одоо энэ гурвыг бол суурлуулж, амьлуулж, 10 найлж. Тэгээд дээрээс нь тэр хөшөөнүүдийг тавьсан. Энэ үннийг бол өнөөдөр бид мэдэх ёстой, хэлэх ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол эн чинь нөгөө төрт ёсны гайхамшигт уламжлалыг бол шашинтаа утгасан их муухай үйл явдал болж өнгөрсөн л дээ. Тэгээд хулгаагаар харанхуй шөнөөр 10 наалс юм ямар олигтой болов гэж Пүрэв Батлан бол нэг 60 сая төгрөг авсан гэдэг юм билээ. Тэр 60 сая төгрөгөөр ч яах ч байсан юм. Монголын төрөг доромжилж ийм гайхамшигт гудамжтай юм болж өнгөрч өссөн. Тэгээд тэрний дараа бол харин 10 онд оцтой ч одоо ерөнхийлөгч элбэгд орж ерөнхийлөгчөөр сонгогдсны дараа бол улсын наадмаар анх удаа одоо төрийн ёслох хүндэтгэлийн цэнгүүнд бөө нарыг олноор нь оруулж одоо сосор ором гагатын найруулсан тэр төрийн цэнгүүн дээр бол бөө нарыг анх удаа бойлуулсан. Энэ бол эргээд монголчууд одоо энэ тэнгэр шүтлэг бөө мөргөл энэ юмаа бол сэргээх гэж үнэхээр дээр дооргүй хичээж байгаа юм байна гэдгийг нэг том илэрхийлэл болсон гэж би бол бэлгэдлийн хувьд бол энийг их сайхан үйл явдал боллоо гэж харж ирсэн. Энэний дараа бас нэг 2-3 сонин зүгээр бэлгэдлийн бид бол одоо ёр бэлгэд монголчууд бол ер нь бэлгэдлийг их хэрхмэлдэг ард юм. Тэгээд энэ утгаараа би бас 2-3 юм дээр бол бэлгэдэл харж ирсэн. Жишээлх юм бол Сүхбаатарын төрийн ордноо бол бид нар өчнөөн жил нар буруу тойрсон. Дандаа зүүн талаар нь тойроод ингэж замын урсгал бол дандаа ингэж тойрдог. Нар буруу тойрдог. Тэгэд энийг одоо нэг зөв болгочихдгүй байх таа гэд боддог байтал яг одоо тэр юу журам гараад ямар ч өсөн нар зөв тойрхоо бай гэхэд хоёр талаар нь явдаг. Бурууч тойрдог, зөвч тойрдог нэг ийм тойрох боломжтой юм урсгал нэгэд өгчихсөн. Энд чинь одоо бид нар монгол хүн бол гэрээ тойрохдоо хотоо тойрохдоо нар зөв тойроод явдаг. Гэвч нар буруу тойрдог. Одоо бол бид нар төрийн ордноо нэг нар зөв тойрол, нэг нар буруу тойрол байна. Тэгэхдээ үргэлж нар буруу тойрсноос арай дээр юм уу гэж. Нэг ийм бэлгэдлийн юмыг бол жишээ нь бий болчихсон. Гэх мэтэр одоо бидэнд бол зүгээр бэлгэдлийн үүднээс аваад үзүүлэх олон гайхамшигтай шинэлэг юмнууд бол бий болж эхэлж байна. Төрийн тэргүүн бол одоо сүү өргөнө гэдэл гэсэн манайхан догтлол болсон. Магадгүй эн чинь цаг үеийн захиалга, тэнгэрийн захиалгаар тэр хүний оюун бодолд нэг ийм хий гэдэг ийм бодол буулгаад хийцэн ч гэж болно шүү дээ. Тэгэд сүүгэн өргөцгөөе гэл ийм заншил гаргалаа. Энэ жилийн цагаан сар бол үндсэндээ арихгүй цагаан сар боллоо шүү дээ. Арихгүй байна гэдэг энэний цаана ямар гайхамшигтай юу амар амгалан байдаг юм бэ гэдгийг бид нар цагаан сараар харж ил болсон. Гэх мэтэр ингээд цаг үе маань өөрөө бэлгэдлийн хувьд бол дандаа ийм нааштай, эерэг бидний нөгөө хүссэн хүлээс юм руу яваад байна уу да гэж. Энд тэндгүй янз янзын тайлга дахиалгууд хийж байна. Алдаж байгаа онж байгаа юм мэдээ зөндөө байгаа. Буруу зуруу юм зөндөө байгаа. Ойлгож байна. Гэхдээ энийг бид нар өнөөдөр нээлттэй хийгээд энэний учрыг олох гээд та бүгд ч гэсэн өнөөдөр цаг зав гаргаад энд энэний нэг учрыг энэ бөө мөргөлөдөг юмны тэнгэр ухааных нь учрыг олчих юмсан гэдэг ингээд хичээнгүүлэн цаг загваргаа сууж ийн гэдэг чинь өөрөө сайн цагийн илэрхийлэл гэж би бол бодож бэлгшээж байгаа. Элийн цагаан тэнгэртэй сүүн цацлан өргөхдөө инэл харин тэдийг хүссэн байж залбиртаа байж таглагтаа эх болсон нутгийн хаан агуу сүрийг
өршөө хамаг Монгол үрсэн өршөө торгон цэнхэр холоосоо амсаачныг тухлахдаа тотой насны жаргалыг үрсэн нэг мэдэрдэг дээ тойдон цэнхэр нуураа ширтэйчнийг суулгадаа тонот гэрийнхэн заяаг тэгшээлчнийг татдагтаа унсан газрын хамөрөнд сүгдөөчнийг мөргөхдөө ухаант бүрдийн сургаалыг сонсох мэт болдогдоо төрсөн нутгийн хайрхан өдөг мэт сүгдөхдөө түлтэж явсан ачаагаан улгааж